бацгаана уу? Ноологчуудтай хайртайгүй мэдчилгээ хүргэлт үргэлжилж байна. Энэ цаг мөчид нартад мэндэлсэн нандан сайхан өдрөнд төхөж байгаа хайртай ээж Берекелдэ хэмээн хаяглаж хань олон үр хүүхдүүдийн зүгээс илгээсэн хамгийн гоё мэдчилгээг хамтдаа уламжилцгаая. Ямансва. За тугаан гинэс хтвос. Мэдчилгээ үргэлжилж байна. Маш гоё цасан ширхэг будран хаялсан энэ гигийн тонголог өдөр хорвоод мэндэлсэн хосгүй баярын өдрөнд тохиож байгаа. Эрхэм бүсгүй Берекел таныг бид зарим хүрэлцэн ирээд байна. Төрсөн өдрийн мэд хүргэе. Энэ өдрийн мэд хүргэе. Баярлалаа. За минийх чи баярлаж эхэлсэн үү? Эхлэегүй л байна. Аа. За тэгвэл дүүн хамгийн анхны баярын уур амьсгал оруулах ийм гоё цэцгийн маглаа аваад ирлээ. Үзэн суугаа ихчийг таньдаг эрхэм дотны хүмүүс налаа ягчуудын нэрийн өмнөөс төрсөн өдрийн мэндийг дахин хүргье. Баярлалаа. За Берекел ихчээ бид гинтийн бэлэг барьдаг. Манай нэвтрүүлгийг юу үзчихсэн үү? Үзчихсэн. Зөндөө үздэг. За тэгвэл үздэг нэвтрүүлгээс өнөөдөр таныг зориод ирсэн байна. Баярлалаа. Тэгвэл нөгөө хүн болгоноос дүүнийг асуулт асуудаг штеп. Бэлэг хинээс гэж бодож байна. Сайн мэдгүй. Таамаг байхгүй юу? Одоо хүүхдүүд ажилд байс, гिचил сургал гээд манай хүн гараад явцсан. явцаа. Тэгээд манай Тань нь хаана гоё? хөдөө. За. Тэгвэл минь хүргээд исэн л яг мэдгүй. За тэгвэл мэдэхгүй байгаа асуултанд нь дүүн хариулт өгнө. Илүү тодорхой болох үүднээс танаас нэг юм асууя. Говьдгийн ажилд байна. Манай хүү. Жаркин. Хадахгүй яриад хөө хоёлаа. Зарга гонжино. Айлын том нь. Айлын том шүү дээ. Тий. За. Та. Гэтэ чи лав таны төсөө өдөр би байхгүй шүү ээж. Яг тэр үедээ ажилд тарах юм гэтгсэн. Тэгсэн. За тэгвэл яг одоо энэ цаг мөчид ажилдаа байгаа хүүтэн тэгээд бол алс хол хөдөө байгаа ч гэсэн хантэн араас нь дагсан дөрвөн сайхан охинтой нь олуулаа нээлж байгаад ээжтэй гинтийн бэлэг барьсан байна. Гой. Тэсвэлээд өгч. За тэгтээ ингээ Берекел ихчээ дүүн энэ бэлгийг өгөхөөс өмнө гоё сэтгэлийн үг уншиж өгдөг штэ. Тэрийг танд айлтгая. Тэгтээ энэ бол хэн нэгний зохиосон шүлэг биш. Зөвхөн таны хүүгийн зүрх сэтгэлийн гүнээс танд зориулж ирсэн маш гоё үгс учраас мөртөөдийг нь уншиж өгье. Хүлээн авна уу? Ээж тандаа төрсөн өдрийн мэд хүргье. Ээж минь миний амьдралын нарны туяа. Энэрл хайрын бэлэг болсон ариун сэтгэлийн элчин юм шүү. Ээжийн инээмсэглэл бидний аз жаргалын үндэс байдаг. Ээжийн үгс бидний урам зоригийн хүчин байдаг. Өнөөдөр таны төрсөн өдрийн сайхан гигийн өглөө тохиож байна. Өргөх цэцэг бүрт маань бидний хайр шингэсэн шүү ээжээ. Хайрт хань, хайртай хүү, хайртай дөрвөн охиноос танд аз жаргал, эрүүл их амгалан сайхан амьдралыг игроон өргөж байгааг хүлээн авна уу? Инээмсэглэл тань хизээд гэрэлтэж явах болтугай. Итгэл урам хоёр тань бидэнд үргэлж гэрэлтэж байх болтугай. Таныг хүндэтгсэн хамгийн хайртай гэр бүлээс нь гэсэн байна. Зүрхнээсээ аясан ээжийн бүвэ. За тэгээд Берекел ихчээ их сайхан хүүтэй юм а та. Их олон хоногийн өмнөөс ээжигээ л их гоё баярлуулъя гэдэгсэн. Араас нь ханинаас айгүй хайртай гэдгийг мань дамжуулаарай гэдэл. Ер нь өнөөдөр танд хамгийн сайхан бүхнийг гэр бүлийнхэн тань зориулж байгаа. Тэндээс бас бичлэг явж байгаа. Ханин үзэх болов хайртай хүн бүрж их хүлээж байгаа болов тэдэндээ хандж гоё сэтгэлээсээ хаалцъя. Баярлалаа гэж хэлье. Баярлалаа. За өөр хүүхдтэй бүгдэнд нь хайртай шүү. Нөхөрдөөч бас хайртай. Гэрүүлд ат жаргал гэсэн бүгд баярлаа. Шүү хүүдээ. Тэр охинд ч хайртай. За тэгэлгүй яах вэ? Тэгээ таны гарын 5 хуруу шиг 5 сайхан үртэй нэрүүлийнх байх болтугай. Орчлон гэрэлтүүлэх охин өрс төрүүлсэн, хүслийн гүцэх гэж хүү төрүүлсэн, дөрвөн бэрх шиг 4 сайхан охинтой очир эрдэнэ улсан ганц сайхан хүүтэй. Одоо үүнээс илүү жаргал гэж юу байх вэ ихч минь? Тэднийхэн аз жаргал донд гэрэлтээд л бэлхаад л байгаарай. Ингэртэн тэрч элгэндээ нааж энэ орчлон төрүүлж өсгсөн ижийнхээ ачийг хариулах их том бодлын дор дараатай явдаг гэсэн шүү. Гэрийг нь гэрэлтүүлж гийгүүлж суугаа гэргийдэн бас хайртай юм гэсэн шүү. Олон сайхан үрсийн дунд
Их гой баярлалаа миний хчээ. Төрсөн өдрийн мэндийг дахин хүргэе. Баярлалаа. Та гэж Бэлдээгээ